Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын маань 36 дахь бичлэг эхэлж байна. За өнөөдөр би юунд талархаж байна вэ гэхээр шинэ мэдрэмжид талархаж байна. Ямар нэгэн шинэ зүйлийг бид нэр одоо сэтгэлдээ мэдэрч авахад бас их сонирн байдгийм байна. Ер нь зарим зүйлсийг одоо яг тухайн мөчөд л одоо мэдрэмж гэдэг бол бас сайхан. Тэр мөчөө бас яг тэр мэдрэмжээ бас мэдрэх одоо цаг хугацаатай байна гэдэг нь бас сайхан юм аа. Альва одоо хүний амьдралд одоо тохиолдож байгаа шинэ одоо үе мөчүүдэд одоо шинэ одоо юу ч хэмдэ шинэ үеийг даван туулахад хүнд төрж байгаа сэтгэл болгон өөр юм аа. Тэгээд ямар ч байсан одоо буддын сургаалт ч гэсэн ерөнхийдөө бол ярьдаг. Тэр нь юу вэ гэхээр өнгөрсөн мөч бол одоо түүх, ирээдүй бол зөвхөн зохиол. Яг тэр мөчөд л тэр мэдрэмжийг мэдэрнэ гэсэн үг. Одоо бол зөвхөн одоо гэд. Тэгээд би хизээч тэр мөчийг дахиж мэдрэхгүй. Хэдийгээр би яг одоо тэр сэтгэлийг төрсөн мэдрэмжээс таньж байгаа боловч тэр төрсөн мэдрэмж маань яг тэр үедээ л болоод өнгөрсөн гэсэн үг. Одоо энийг тайлбарлахад бас хэтэрхий урт болж байна. Тэгэхээр хэрвээ та нар одоо энэ талаар зүгээр иймэрхүү төрлийн номыг одоо бас сонирхож байвал Eckhart Tolle-гийн The Power of Now буюу Eckhart Tolle гэдэг хүний одоогийн хүч агуу хүч гэсэн нэг тийм ном байдаг. Тэр номыг англиар сонсоод уншихад бол бас их гоё тийм хялбархнаар бичсэн тийм ном байдаг. Тэгээд та нар бас сонирхоорой. За тэгээд би холбоосыг нь бас доор тавья. Тэгээд 50 амьдралыг Монголдо дараа уулзтлаа баяртай.